За сайн байцгаана уу? Миний хоёр дахь хичээлийн хоёр дахь хэсэг маань эхлэхэд бэлэн болоод байна. Та бүхэн сайхан наадсан байхаа бүгдэнд нь наадмын мэнд хүргэе. За хоёр дахь хичээл маань санхүүгийн тайлан, мөнгө урсгалын тайлан, түүний тухай танилцуулга. За цэвэр эргэлтийн хөрөнгө маань яаж гардаг вэ гэхээр өмнөх хичээлүүд дээр танилцуулсан байгаа. Богино хугацаатай актив хөрөнгөөс хасах нь богино хугацаатай үр төлбөр байж иж цэвэр эргэлтийн хөрөнгө гардаг. За цэвэр эргэлтийн хөрөнгө маань цаг хугацаа өнгөрч, компани маань томорч, үйл ажиллагаа нэмэгдэхийн хэрээр бас нэмэгддэг. За үүний жишээ нь болохоор энд байна. 2007 онд US корпорац маань богино хугацаатай актив нь $707 сая байгаад богино хугацаатай үр төлбөр нь $455 сая байгаад энэний зөрүү болох цэвэр эргэлтийн хөрөнгө маань $252 сая байсан бол 2008 онд тухайн хоёр бүрэлдэхүүний маань зөрүү нь $275 сая байсан байна тийм үү. За тэгээ 2007-оос 2008 оны хооронд цэвэр эргэлтийн хөрөнгийн зөрүү нь $23 сая байсан байна шүү дээ. За тэгэхээр $252 сая байж байгаа $275 сая байсан нь за тухайн тус хэмжээгээр бас нэмэгдсэн байна. Ингээд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нэмэгддэм байна гэдгийг бас товч харууллаа. За санхүүгийн мөнгө урсгалын тайлан болвол санхүүгийн шинжээчдийн зүгээс шинжилгээ хийх хамгийн чухал бас нэг шинжилгээнүүдийн нэг. За энэ нь яадаг вэ гэхээр бас мөн адилхан баруун зүүн багна гэдэг нэгтлэн бодох бүртгэлийн тайлантай адилхан мөн зүүн талд нь байгаа актив хөрөнгөөс орж ирж байгаа мөнгө урсгал нь нийт зээлдэгч нарт өгөх мөнгө урсгал буюу мөн дээрэс нь хувьцаа эзэмшигч нарт өгөх мөнгө урсгалтай тэнцүү байх ёстой байждаг. За гэхдээ санхүүгийн мөнгө урсгалын тайлан маань нэгтлэн бодох бүртгэлийн мөнгө урсгалын тайлангаас зөрүүтэй. За энийг энэ хичээл дээр тайлбарлана. За саяны хэлснийг энэ ч давтаад харуулсан байна тийм үү. Актив хөрөнгөөс орж ирэх нийт мөнгө урсгалын хэмжээ нь тэнцэх нь зээлдэгч нарт өгөх мөнгө урсгалын дүн дээр нэмэх нь хөрөнгө оруулагч нарт өгөх мөнгө урсгалын дүнтэй тэнцүү байх ёстой. За энэ томьёог дэлгэрүүлээд харуулсан байна. Актив хөрөнгөөс орж ирэх мөнгө урсгалын дүнд нь тэнцүү үйл ажиллагааны мөнгө урсгалын тайлангаас хасах нь цэвэр капиталын зардал хасах нь за цэвэр эргэлтийн хөрөнгийн зөрүү байдаг байна. Ахаад цааш нь дэлгэрүүлээд харуулъя. Үйл ажиллагааны мөнгө урсгал нь болохоор татвар ба хүүгийн зардлын өмнөх орлого дээр нэмэх нь илэгдэл хасах нь татвар байдаг. За энэ чинь яагаад илэгдлийг буцаад нэмсэн бэ гэхээр илэгдэл нь болохоор тухайн компани карманаас гарч байгаа бэлэн мөнгө биш. Зүгээр санхүүгийн тайлан дээр бичлэгдэж байгаа дүн багхгүй юу. Тэгэхээр бэлэн мөнгө карманаас нь гарч байгаа биш болохоор үйл ажиллагааны яг мөнгө урсгал биш байх нэ, зардал биш байх нэ. Тухайн дүнг буцаага нэмчихъя гэж. За цэвэр капиталын зардал яаж гардаг вэ гэхээр тухайн компани ямар нэгэн үндсэн хөрөнгө худалдаж авлаа. Мөн дээрэс нь ямар нэгэн үндсэн хөрөнгнөөс зарлаа. Энэ хоёрын ялгаа цэвэр капиталын зардал болно. За илүү дэлгэрүүлээд үзэх юм бол хугацааны эцдэх үндсэн хөрөнгийн дүнгээс хасах нь хугацааны өмнөх үндсэн хөрөнгийн дүн нэмэх нь илэгдэл ингэж гардаг байна. За тэгээд цэвэр эргэлтийн хөрөнгийн зөрүү маань угаасаа хугацааны эцдэх цэвэр эргэлтийн хөрөнгөөс хасах нь хугацааны өмнөх цэвэр эргэлтийн хөрөнгө. За эхлэлийн цэвэр эргэлтийн хөрөнгө гэсэн үг шүү дээ. За тэгээд зээлдэгч нартаа өгж байгаа мөнгө урсгал маань яаж гардаг вэ гэхээр зээлсэн мөнгөнийхөө хүүг төлөх ёстой тийм үү. За тухайн дүнгээсээ хасах нь бас шинээр бас мөнгө зээлж болно тийм үү.
За тэр хэмжээ гэсэн үг. За энийг дэлгэрүүлээд үзэх юм бол зээлсэн мөнгөний төлөх ёстой хүнээс хасах нь хугацааны эцдэх зээл, хугацааны өмнөх зээл хоёрын зөрүү байх нэ. За хувьцаа эзэмшигч нарт өгөх мөнгө урсгалын дүн яаж гардаг вэ гэхээр төлөх ёстой ногдол ашиг байж байна. Мөн дээрээс нь шинээр хувьцаа эзэмшигч нэмэгдсэн байж болно тийм үү. Тэгэхээр тухайн хувьцаа гарах, орж ирэх мөнгөнд дүнгээрх бас мөнгөн дүн байж болох нь тийм үү, орж ирэх мөнгө урсгал нь. За энэ хоёрын зөрүү. За саяны томьёонуудыг бүгднийг тухайн иймэрхүү жишээнүүдээр харуулах болно. За US корпорац маань татвар ба хүүгийн зардлын өмнөх орлого нь $219 сая доллар байсан бол илэгдэл нь $90,000 байсан. 90 сая доллар байсан байна. Энийг илэгдлээ буцаагаад нэмчихнэ гэсэн өмнөх томьёон дээрхээр бол үзүүлснээр бол илэгдлээ нэмчлээ. За тэгэхээр татвараа хаслаа. За тэгэхээр үйл ажиллагааны мөнгөн урсгал маань $238 сая болох нэ. Тухайн компанид үйл ажиллагаанаас нь орж ирж байгаа мөнгөн дүн гэсэн үг шүү дээ, тийм үү? За цэвэр активын зардал. За өмнөх томьёон дээр юу гэж гаргаж ирсэн гэхээр компани үндсэн хөрөнгө худалдаж авсан дүн маань $198 сая байсан байна. За байсан үндсэн хөрөнгөөс зарсан дүн маань $25 сая болсон байна, тийм үү? Тэгэхээр нийт энэ хоёрын зөрүү маань цэвэр капиталын зардал маань $173 сая болчиход байгаа байхгүй юу? За ийм зардал гаргасан гэсэн үг. Хасах. За хамгийн ихний жишээн дээр гарсан цэвэр активын хөрөнгийн зөрүү нь $23 сая байсан тийм үү? 2007-оос 2008 он хүртлээр цэвэр активын хөрөнгийн зөрүү нь $23 сая байсан шүү заа. За зээлдэгч нартай өгөх дүн энд гарч байна. Хүүнд $49 сая. За $73 сая долларын зээлийг эрүүлээ хаацсан байна. Тэгэхээр нийтдээ компани карманаас $122 сая гарсан гэсэн. Гэхдээ $86 сая бас зээл авцсан байна. Нийтдээ $36 сая тухайн компанид орж ирсэн байна. Тийм үү? За бонд хувьцаа эзэмшигч нартай болохоор $43 сая өгөх ёстой болсон байна. Шинээр $6 сая хувьцаа гаргасан биш, худалдаж авсан байна. Шинээр биш. Зах зээл дээрээс өөрийнхөө $6 сая хувьцааг худалдаж авсан байна, тийм үү? Тэгэхээр карманаас нийт $43 сая зардал, $49 сая зардал гарах болчиход байгаа байхгүй юу? За тэнгуүтээ эргүүлээд $43 сая хувьцаа гаргах чадвар зах зээл дээр. Тэгэхээр тэр хэмжээгээр мөнгө нь карманд нь орж ирнэ гэсэн үг тийм үү? За ингээд $6 сая хүртээ зарлага гарах хэрэгтэй болчиход байна. За ингээд активаас олж ирсэн мөнгө урсгалын дүн маань бонд эзэмшигч буюу зээлдэгч нарт өгөх ёстой мөнгө, хувьцаа эзэмшигч нарт өгөх ёстой мөнгө хоёртой тэнцэх ёстой болно гэж хэлсэн томьёоны давуу. За энэ маань $42 сая гэж тэнцэжлээ. За саяны үзүүлсэн болохоор санхүүгийн мөнгө урсгалын тайлан. Санхүүгийн мөнгө урсгалын тайлан маань Эхлэн модох бүртгэлийн мөнгө урсгалын тайлан, үр дүнгийн тайлангаас өөрөө гэж хэлсэн тийм үү. За Эхлэн модох бүртгэлийн мөнгө урсгалын тайлан маань $33 сая гарсан. 2008 оны байдлаар энийг одоо артлын слайдуудад үзүүлнэ. За слайд болгон за санхүүгийн мөнгө урсгалын тайлан маань ийм 3 бүтцтэй байдаг. Үйл ажиллагаанаас орж ирсэн, хөрөнгө оруулалтаас орж ирсэн, санхүүжилтаас орж ирсэн мөнгө урсгалууд гэдэг тайлангууд гардаг тусдаа. Үйл ажиллагаанаас орж ирсэн мөнгө урсгалын тайлан маань ингэж гарч ирж байна. За цэвэр ашиг нь $86 сая. За илэгдлээ нэмлээ. Энэ болохоор мөнгө гараагүй болохоор хугацаа нэмчихэж байгаа. За татвар. За дансны авлага $26 сая хаслаа. За ингээд
лангуунд байгаа. Тэг одоо бэлэн байгаа бараа бүтээгдэхүүн нөөцөнд байгаа тий 11 сая доллар. За дансны өглөөг 16 сая доллар. За хуримтлагдсан зардал 18 сая доллар. За бусад 8 сая долларыг хаслаа. Нийтдээ үйл ажиллагаанаас орж ирсэн мөнгөн урсгал маань 202 сая доллар болж байна. За хөрөнгө оруулалтаас орж ирсэн мөнгөн урсгал маань 173 сая доллар хасагдах нь байна. За томьёон дээр яаж гарсан яг тэрийгээр л байна тийм үү? Үндсэн хөрөнгө 198 сая доллараар худалдаж авсан бол за зарсан үндсэн хөрөнгө маань 25 сая доллар байна тийм үү? Тэгэхээр нийтдээ одоо зарлагдж байгаа мөнгө маань 173 сая компани карманаас гараа авчлаа. За санхүүжилтээс орж ирсэн мөнгө урсгалын тайлан маань за 73 сая долларыг хаасан гэхээр компаниас 73 сая доллар гарсан 86 сая долларын зээл эргэж орж ирсэн. За notes гэдэг маань зээл гэсэн үг л дээ. Bond гэсэн үг л дээ тийм үү. За төлөх ёстой зээл маань 3 сая доллараар нэмэгдсэн байх нь. За 43 сая долларын ногдол ашиг өгсөн байх нь. За зах зээл дээрээс дахиад хувьцаагаа худалдаж авсан 6 сая долларын хэмжээтэйгээр гэдэг чинь карманаас 6 сая доллар гарсан байх нь. За 43 сая долларыг зах зээл дээр гаргасан гэдэг нь 43 сая доллар карманд нь орж ирсэн байх нь. За ингээд санхүүжилттэй холбоотой нийт 4 сая доллар орж ирсэн байх нэ. За ингээд нэгтлэн бодох бүртгэлтэй холбоотой мөнгө урсгалын тайлбар, мөнгө урсгал үр дүнгийн тайлан маань 33 сая доллар байна гэдгийг энд чи харуулж байна. 202 сая доллароос хасах нь 173 сая доллар. Нэмэх нь 4 сая доллароо ингээ 33 сая доллар. За иймэрхүү мэдээллүүд бол санхүүгийн зах зээл сайн хөгжсөн газар бүгд ил тод байх ёстой. Ялангуяа хувьцаагаа олон нийтэд арилжаалагдаг, хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагдаг компаниуд бол тийм үү тухайн улсынхаа хөрөнгийн бирж дээр мэдээлэл нь ил тод гардаг байх ёстой. За зохицуулалтууд компани засаглалтай холбоотой зохицуулалтууд энэ төр бүгдээрээ санхүүгийнхэн зохицуулах хорооноос тавигдсан байдаг тийм үү. Тэгээд тухайн улсаас шалтгаалаад улиралт юм уу, сард юм уу, хагас жилдээ юм уу, жилдээ юм уу өөр төрлийн тайлангууд гардаг л да. Гэх мэтчлэн. За Монгол улсын хөрөнгийн бирж дээр ч гэсэн компаниудын санхүүгийн тайлан бол 2013-4 оноос бол тавигдж эхэлсэн. Тийм болохоор нээлттэй хувьцаат компаниудын санхүүгийн тайлан хувьцаа эзэмшигчдийн хурлын тойм мэдээлэл зэрэг бол хувьцаа хөрөнгийн биржийн вебсайт дээрээс авч болно. За өнөөдрийн хичээл маань ингээд дууслаа. 3 дугаар хичээлээрээ эргээд уулзтлаа баяртай. Нэмэлт асуултууд байвал комментээр асууж болно. За баяртай.